Айнэр чимээгүй орчин 9 грамм зүрх цээжинд бүлэглэх чимээ. Гэрээ зэрэг алгаагаа тэрнээсээ ахлагч болоод ингээд 10 мөр төчлөлтэй алгаал гэрээ хацартай ажиллаж байна. Хилжин хүний гэргүй байна гэдэг бол маш хэцүү хариуцлагатай л ажил байдаг. Тэгээд холбооны сургалтанд суусан, тэгэл заставтаа бол тогоочгийн дээрээс нь тэгэл цэргүүдийнхаа ээж нь болон цэргүүдийнхаа хувь цөнөр оёхоос эхлээл бүхэл ажлыг хийдэг дээ. За юм манай том банд 2 дугаар анги усаагүй хүмүүс сурдаг. За дараагийн охин одоо энэ номын нэрд ингээд манай 4 настай заставын цэцэрлэгт явдаг. Тэгээ манай ингээд мэдээ заставын хүүхдүүд ингээд өвдөө дээрээ сурдаг. За манай хүмүүс хажууд байд. Тэгээд одоо ингээд 3 дахь одоо гэр манай хүн тэр унд чинь тэгээд сад хэлж ингээд 3 дахь хүүхдтэй бүтээр 2014 онд гэрүүл болсноос хойш 3 дахь хүүхдүүд гинэн авлаад гэл дээр хүүхдөөс нь баяргаа сойдорч маш хүмүүс миний хувьд одоо баяр хүргэж явах их баяртай байсан тэр үед. Улаан усмаас түргэн дуудсан боловч түргэн замдаа саадсан байсан. Тэгээд саадаад ирэхэд ирээд их эмчний үзлэг хийгээд тэгээд гэртээ төрүүлэх шаардлагатай замд явуул саатаад замдаа төрж магадгүй гэсэн. Тухайн үед их айжсэн одоо яах юм бол юу болох бол хүүмэн зүгээр байгаадаа л гэж хайсан. Тэгээд эмч ирээд гайгүй хүүхдийн зүрхний цохилт нь хэвэн байна. Хүүхд хэвэн байгаа учраас та санаа зовлтгүй надад итгээрэй гэд эмч маань зоригжуулсан. Тэгээд заставын хамт олон ч гэсэн гайгүй дээ. Одоо юунда санаа зовх их эмч хүн энэ хүн төрүүлжсэн зөндөл олон хүн төрүүлээд их барьжсэн хүн болохоор чи эмчтэй итгэх хэрэгтэй гээд зоригжуулахад л гайгүй зөрөгтэй болж тэгээд айхгүй л төрсөндөө өөрөө эмч гайгүй. Хэлбэр төрснийг та хэрэг бэлгшээж байна. Юу гэж өөрөө ихэндээ одоо яах юм бол гэрт ингээд төрчих болж байгаа юм болов уу гэж яажсэн. Тэгээ сүүлд нөгөө сошиал ертөнцийн дээр ороод тэгээ хүмүүс бүгдээрээ баяр хүргээд тэгэхээр н ашгүйдээ бас хүмүүс сайнаар хүлээж авч байгаа юм байна даа л гэж бодсон. Баярлж байгаа. Тэгээ би хилийн харуул мэдээж яг хилийн харуул дээр үр гүйцэтгэж байсан. Тэгээд хамгийн гол нь манай удирдлагууд бас биднэрт болохоор холбоо мэдээллийг зөв тийм ээ таны их нэр чинь ийм болсон санаа зовлтгүй хамт олон байна. Хамгийн гол хамт олондоо итэг тийм ээ. Ямар нэгэн асуудалгүй ингэ их нэр чинь маш сайн байгаа. Тэгээд нөгөө заставын хамт олон байсан болохоор санаа зовоогүй эмэгтэйчүүд бүгдээрээ орж гараад яаж юм чингээд бүгдээрээ асууцгаана. Эмэгтэйчүүд бүгдээрээ л хамт байсан. Бүх зэргүүд маань нэр өгсөн. Бүх зэргүүд оруулсан, харуул заставаараа ярьсан. За хүн болгоно нэр өгнө шүүгээд тэрэнд оруулаад бүгдээрээ хуралдаа заставынхан маань. За нэг 5-гаар дүүрээд тэр нэрэн дээр одоо будаанд хийж байгаа сэгсрээд ингээд гарч ирсэн. Тэгээд ингээд манай сэнэр дэслэгчийн өгсөн нөгөө сод гэлчин гэдэг нэр маань 2 удаа гарч ирсэн. Тэгээд бас тэгээд илгшээж сод гэлчин гэдэг нэрийг хайрласандаа бас баяртай байдаг юм. Хөлийн зэрэг их айлд ороод баг 8 жил гарсан болчлоо. 8 жилийн хугацаанд тэгээд бүхэл юмыг үзсэн. Одоо гэртээ хүртэл төрж үзлээ. Тийм болохоор одоо айх юм байхгүй. Одоо бүр хөлийн зэрэгтэй дассан. Заставдаа ч гэсэн нөхөр маань харуулдгаар нь нэр нь явна бүгдэнд нь дассан байгаа одоо. Торгон хийх шуухан юруу зүдэлж сартай хансах бяцхан застаа эргэж ирэх хэсгийг үлнээх аав нь хилчин хүн болгоно л гэж яриад байгаа. Бидэрт бас ингээд нэр усаа хайрлж бас ингээд бидэрт ингээд хадгаламж сэтгэлээрээ тулсан бас Монголын ард түмэн хилчтэй баярлаа таларснаа илэрхийлээ бас алтан гард эмч нартай бас миний хүү бас ирүүлэг боожурж өгсөнд тэмээ жамболоо тэмч юмгүй тэмч эдэрт маш их баярлаа гэдгийг хэлье да. Тэгээд бас сайхан байдаг та.